Энэхүү контент нь гэмт хэрэг, согтууруулах хундаа болон хууль, бус үйлдэлийг өдөөнд өрхөх зорилгогүй бөгөөд сонсогч та бүхэнд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн нэр, газар орны байршлыг өөрчлөн эсвэл тодорхой дурдлаггүй хүргэж байгаа учраас хэн нэгний хувийн нууц болон нэр хүндэд халдах сэтэл агуулаагүй болно. Аллах болон гэмт хэргийн тухай наривчлан дурдах учраас энэ төрлийн мэдээлэлд эмзэг эсвэл насанд хүрээгүй бол цааш сонсохгүй байхыг хүсье. Сайн байцгаана уу сонсогчдоо. Час өдөр подкастынхаа 12 дугаар сарын эхний дугаардаа тавтай морил. За өнөөдөр ямар хэргийн тухай ярих гэж байна вэ гэхээр 2013 онд болсон хүн амны хэрэг 2020 онд буюу 7 жилийн дараа илэрсэн хэрэг ярих гэж байна. Улаанбаатар хотод 4 бага насны хүүхэдтэй нэгэн айл 2019 оноос эхлээд сүүлийн 1 жилийн турш хашаа түрээслээд Монгол гэрээ бариад амьдарч байсан юм байна. За нэг өглөө 7 цагийн үед гэртээ дөнгөж босоод байжсэн чинь гаднаас маш олон цагдаа нар бөөнөрөө гэрт нь ороод ирсэн. Тэгээ юу болов яав ийв гэд асуусан чинь танаа хашаанд нэгжлэг хийх хэрэгтэй байгаа болохоор та эд гэрээсээ гаралгүй байцгааж агаарэ гэж хэлсэн маа. За ингээд эдний хашааных нь хувьд дүрсэлж хэлэх юм бол хашааны хаалга нь хойшоогоо хойд зүг рүү харсан, хойноос ордог. Хашааны гол хэсэгт нь тухайн айл Монгол гэрээ барьсан. Тэгээ хашааныхаа харин баруун хойд буландаа хүн амьдардаггүй 4-ыг харьцан 4 метрийн хэмжээтэй жижигхэн хуучны юм шавар байшин байсан. Харин байшингийн харалтаа яг урд хэсэгт нь буюу хашааны баруун урд буланд нь нүхэн жорлонтой юм байна. Яг нүхэн жорлон байшин хоёрынх нь голд буюу одоо яг тодруулж наривчилж хэлэх юм бол жорлонгоос ертөнцийн зүгээрээ хойд зүгт 7.7 м зайд баруун талын хашаанаасаа 1 м-ийн зайд хатаж шаралсан өвс шарилж овоосон хэсэг газар байсан. Цагдаа нар тухайн газрыг А цэгээр тэмдэглээд гэрэл зургаар бэхжүүлээд тэр өвс шарилж энтрийг нь холдуулаад дөнгөж газрыг нь ухаж эхлэхэд хаашаагаа 90 см хэмжээтэй 5 см орчмын одоо юм зузаан банзаар доторлсон элсээр битүү дүүргцэн нүх гарч ирсэн. За сонсож байгаа хүмүүст яг ойлгохдохгүй байх юм бол яг одоо зургийг нь харуулж ийн. За энэ нүх болохоор гүний худаг байсан бөгөөд ашиглахаа болоод албаар элс хийгээд дүүргцэн гэдг нь мэдэгдэж байсан. За ингээд цагдаа нар үргэлжлүүлээд элсээр дүүргсэн гүний худгийг 2-3 м орчим ухаад цайвар саарл өнгийн даавуугаар ороосон байдалтай цогцос гаргаж ирсэн. За дараагаар нь бүгдээрээ тухайн олдсон цогцсны тухай шүүхийн шинжилгээний дүгнэлттэй дэлгэрэнгүй танилцах учраас төр орхижээ. Харин тэр хашаанд амьдарч байсан айлынхны хувьд бол тэр нүхнээс юу гаргаж ирснийг бол огт мэдээгүй. Гэртээ хүлээжсэн чинь цагдаа нар ажиллаа дуусгаад явхдаа энэ газраас цогцос олцсон. Тийм болохоор танаас удахгүй байцаалт авна шүү гэж хэлсэн маа. Тэгээ тухайн айлын эзэн бол нэг удаа цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн. Гэхдээ хашаан дотроос нь гаргаж ирсэн цогцтой бол ямар нэгэн холбоо байхгүй. Энэ хашааг одоо түрээсэлж амьдарч байсан гэж би ихэнх хэлсэндээ хашааныхаа түрээслүүлэгч буюу эзнийг нь огт танихгүй, ямар нэгэн түрээслүүлэх гэрээ эдэр хийгээгүй. Зүгээр л нэг таньдаг хүнээрээ дамжуулаад энэ хашаанд орсон маа. Нэг данс өгөхөөр нь тийшээгээ түрээсийнхаа мөнгөө тогтмол шилжүүлээд л сүүлийн жилийн хугацаанд амьдарсан маа. Амьдарч байх хугацаанд нэг ч хүн хашаагаар ирээгүй, мөн жорлонгийнх нь ард худаг байсан гэдгийг огт мэдээгүй юм хүмүүс болох нь нотлогдсон. Энэ айлын хувьд 4-4 нь ялах хүүхэдтэй болохоор тэр хашаанаас бушуухан нүгэ авсан юм байна. Хуршүүдээс нь лавлахад худаг байсан тухай бол хинэн ч огт мэдээгүй гэдгээ бас хэлсэн. Тэгээд сүүлийн 4-5 жилийн хугацаанд маш олон айл энэ хашааг түрээсэлж амьдарч байсан гэдгийг нэмж хэлсэн байна. За ингээд одоо бүгдээрээ юу болсон тухай, ямар учиртай цогцыг хэн тэр худаг руу хийж булж нуусан тухай мэдхийн тулд 2013 он руу очих шаардлагатай болно. 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2 охинтой 40 настай нэгэн эмэгтэй өдрийн 14 цагийн үед найзуудтайгаа уулзчаад ирье гэж хэлээд гэрээсээ гарсан. За тухайн үед бол 2 охин нь ээжээсээ ямар хүнтэй уулзах жаа талаар нь бол огт асуугаагүй. Ер нь бол ээж аав нь хүнтэй уулзчаад ирье гэхэд хинтэй уулзах жаа яах гэж байгаа ингээд асуугаад лавлаад сууж идэг хүүхэд гэж байхгүй бах. За тухайн эмэгтэй хувьд гэх юм бол гэрээсээ гарахдаа дээгүүрээ цагаан оруулахтай, цэнхэр өнгөтэй, бэлтгэлийн цамцтай, урт төрөөтэй хар гуталтай, цэнхэр өнгийн джинс өмдтэй гарсан байгаа.
Тэгээ орой 22 цаг өнгөрч байхад том охиных нь утсан дуугарсан. Утсан авталныг танихгүй дугаараас ээж нь залгаад ээж нь баян ушууны эцэст найзындаа байна. Арай оройтчлоо. Ээж нь энд хончоод маргааш өглөө 7 цагт ярьснараа Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр уулзъя гэж хэлсэн байна. Хоёр охин нь ч гэсэн за ойлголоо гэд унтцгаасаа. Ингээд маргааш өглөө нь охин нь ээжтэйгээ хамт эмнэлэгт үзүүлэхээр дүүргийн эмнэлэг дээр очисон чинь ээж нь огт ирээгүй. Өчигдөр оройны залгасан дугаарлуун залгасан чинь ихэндээ дуудажсна удалгүй холбогдох боломжгүй болсон маа. Ингээд хоёр охин ээжигээ 3 хоногийн турш байж болох бүхий л газраар хайгаад Улаанбаатар хотыг бараг самнсан гэж хэлж болно. Тэгээ олдохгүй ямар нэгэн хил чимээ байхгүй хахаар нь албан ёсоор цагдаад бүртгүүлж ор сураггүй болсон хүнээр ирэн сурвалжлуулж эхэлсэн байна. Цагдаагийн байгууллагын зүгээс ээжийг нь хайж эхлэх хамгийн том сэжүүр бол алга болсон оройны залгасан тэр танихгүй дугаар байсан. Энэ дугаарыг ямар хүн эзэмшдэг болохыг мэдхийн тулд оператор компанид нь хүсэлт өгсөн чинь 3 хоногийн дараа эзэмшигчийг нь мэдэх боломжтой гэж хэлсэн. Ингээд түүнийг алга болсноос хойш бараг 7 хоногийн дараа залгасан дугаарынх нь эзэмшигчийг нь мэдэж эхний сэжүүр гарч ирсэн. За ингээд дугаар эзэмшигчийг Г гэд нэрнийх нь эхний үсгээр нэрлээд явчээ. За Г гэх хүн бол 45 настай ганц бие эрэгтэй хүн байсан. Тэрээр мэдүүлэг өгөхдөө би Нарантуул зах дээр явж агаад утсаа хайцаа. Би тэр алга болсон эмэгтэй хүнийг танихгүй мэдхгүй утсаараа яриулаагүй гэж хэлсэн байна. Цааш нь лавшруулаад шалгаад үзсэн чинь тэрээр огт утсаа хаяагүй байсан нь тогтоогдсон буюу алга болсон эмэгтэйтэй хамгийн сүүлд уулзсан болж таарсан. Ингээд түүнээс дахин байцаалт авах гэхэд Г гэх хүн өөрөө ор сураггүй алга болсон. За түүний хаягийг нь шалгаад үзсэн чинь Баянзүрх дүүрэгт бүртгэлтэй хаягных нь хойхон талд нь ойрхон нэг хамаатных нь айл амьдардаг болохыг олж мэдсэн. Тэр хүмүүстэй нь уулзаад за танаа энэ Г гэх хүнийг чи цагдаа нар хайж байгаа шүү. Холбогдох юм бол яаралтай мэддэгдэрэй гэж хэлж сануулсан байгаа. Алга болсон эмэгтэйтэй хамгийн сүүлд уулзсан нь нотлогдсон боловч яг түүнийг яасан бэ? Алсан юм уу? Нуусан юм уу гэдг нь ч тогтоогдоогүй. Алга болсон эмэгтэйн цогцос, хувцас хунаар эд зүйл юу ч олдоогүй. Бүх зүйл учир битүүлэг нууцлаг байсан учраас нөгөө дугаарын эзэн гих Г гих хүнийг сэжиглэх хайх эрен сурвалжлах бол боломж байгаагүй юм шиг байна. Ингээд энэ хэрэг бүрэн хаагдаагүй ч гэсэн чимээ ажиг байхгүй олон жил өнгөрөөд нийт 3-аас 4 байцаагч солигдсон. Байцаагч нар томилогдох бүртээ хэрэгтнийг илрүүлэх шин сэжим нотлох баримтыг цуглуулсаар л байсан. Харин нөгөө талд алга болсон эмэгтэй гэр бүл хоёр охин нь бол 7 жилийн хугацаанд ээжигээ хайж цагдаас сэргийлэхээс эхлээд гандан хийд гэд яваагүй газар байхгүй. Ээжигээ нэг л өдөр олдох байх, ороод ирэх байх, хаана ихтэй амьд сэрүүн эсен мэд байгаа байхаа гэсэн найдлагыг тээжсэн болохоор оршуулга хийгээгүй. Хаана л зүүн бэлэгч мундаг үзэж хардаг хүн байна. Тэр хүнд хөдөө хот хамаагүй бүхэл газар руу явж үзүүлдэг байсан. Их хэмжээний зардалж гаргасан. Мөн цагдаагийн байгууллагатай холбогдож уулзаж байнга уйггүй хөөцөлдөж байтал 7 жилийн дараа 2020 оны 8 сарын 25-нд алга болсон эмэгтэй том охин руу цагдаагаас залгасан. Ээжтэй нь хамгийн сүүлд уулзсан нөгөө утасны дугаарын эзэн Баянзүрх дүүрэгт одоо бүртгэлтэй Г гэх хүний сураг гарсан гэж хэлсэн байгаа. Тэгээ миний их сурвалжаа авдаг шүүх цэгийн дээр бол шүүх хурлын мэдээлэл хэрэгт шаардлагатай нотлох баримтуудыг дурдж оруулсан байдаг ч гэсэн тэдгээр нотлох баримтуудыг бол хэрхэн яаж цуглуулсан мөрдөх ажиллагаагаа яаж явуулсан гэдг нь бол байдаггүй. Тийм болохоор Г гэх хүнийг 7 жилийн хугацаанд хаана байсан, түүнийг яаж олсон гэдгийг бол тодорхой та бүхэнд хэлж өгөх боломжгүй байна. За ямар ч байсан Г-г олж аваад дараах мэдүүлгийг авсан байна. За түүний өгсөн мэдүүлгийн бүтнээр нь та бүхэнд ярьж өгье. За алга болсон эмэгтэй нэрийг олон дурдсан байгаа болохоор цаашдаа хохирогч гэж нэрлээд яриад авчээ. Миний хамт ажилладаг найз бид хоёр тухайн орой караоке ороод хохирогчтой танилцсан. Бид гурав хамт сууж агаад орой 12 цаг арай болоогүй хахад караокенаас гарсан. Автобус зогсчихсан байсан болохоор такси барьсан. Замдаа найзыгаа буулгаад хохирогч бид хоёр ярилцаад манад хонхоор болсон. Тэгээд дэлгүүрээс нэг шил арх 2 пив худалдаж аваад манай гэрт очиж хувааж уусан. Бас хоол хийхээр хөрөгчнөөс хөлдөө мах гаргаж ирээд ширээн дээр тавьсан. Мөн ширээн дээрээсэн гар утсаар хохирогч өөрийнхөө охинтой яриад баян шуунд найзандаа байна гэж худлаа хэлсэн. Нэг мэдсэн хохирогч ширээн дээр байсан хутгаар миний зүүн гарын булчингийн ар хэсэгт нэг удаа хутгалсан. Би ноцолдож байгаад хутгийг салгаад хоолойг нь багалзуурдаад түүнийг орон дээрээс нь дарж сэгсэрч агаад болоод
гарнаасаа гарч байсан цусаа тогтоосон. Тэгээ эргээ харсан чинь хохирогч чимээгүй болцсон байсан. Би маш их айж сандраад гадаа гарахад үүр цайж гэгээ орж исэн. Би яхаа мэдгүй гэрийнхаа үүдэнд хэсэг тамхи татаж сууж агаад хашаандаа байсан гүний худаг руу түүнийг хийгээд булж орхийг гэсэн бодол төрсөн. Тэгээд орон дээр байсан хүнжлийн даавуунд түүнийг ороогоод цээж болон хөл хэсэгт нь 2 газар даавууных нь гаднаас уйсан. Тэгээд уяанаасаа барьж ганцаараа өргөж гаргаад хашаанд байсан гүний худаг руу хийгээд дээрээс нь хашаанд байсан хогнуудаа хамж хийсэн. Дараагаар нь 2-3 хоногийн дараа Хова маркийн машинаар Илс худалдаж аваад худаг руугаа буулгуулж дүүргэсэн. Хэд хоногийн дараа хэсгийн цагдаа нар намайг дуудаад таны утаснаас алга болсон эмэгтэй хүн ярьсан байна. Та энэ хүнийг таних уу гэж асуухаар нь би танихгүй гэж хэлсэн. Тэгээ байж атал Баянзүрх дүүргийн цагдаагаас дуудаад надтай уцаар ярьсан хүмүүсийг дуутчихсан байсан. Намайг маргааш ирээрэй гэж хэлэхээр нь би айгаад маргааш нь очоогүй цухтаачихсан. Би даавуугаар босноо санахгүй байна. Түүний хоолойг гараараа базаж байснаа л санаж байна. Бэлгийн харилцаанд орсон байж магадгүй. Хүнжлийн даавуу бол манай гэрт байсан. Миний ор хүнжлийн даавуу байгаамаа. Надтай хамт караокед орсон найзын маань хувьд гэх юм бол 2017 онд билүү 2018 онд нас орсон гэж хамт ажилладаг байсан хүмүүсээсээ сонссон. Гэмт хэрэг үйлдэх үедээ би нэлээд сохтуу байсан. Караокед пив уусан, дараа нь гэртээ ирээд нэг шилээр 2 шил пив хувааж уусан. Хохирогч ямар хувцастай байсныг би санахгүй байна. Ямар ч байсан цэнхэр цамц бусад хувцснуудыг нь би худаг руу цогцтой нь хамт хийчихсэн. Харин дараа нь гадуур хувцас нь манай үлгүүрт үлдчихсэн байсныг нь би авч гараад хөнгөө газар аваачаад шатаачихсан. Би гин бурууга хүлээж байна. Тухайн үед сохтуу байсан минь л гай боллоо. Миний буруу. Би бурууга хүлээж байна гэсэн ийм мэдүүлэг өгсөн. За тэгээ цагдаагийн бүрэлдэхүүнийг дагуулад өөрийн эзэмшлийнхаа нөгөө Баянзүрх дүүрэгт байх хүнд түрээслүүлж байсан хашаан дээрээ очиод Илс шороогоор буулж дээд хэсэгт нь хатаж шаралсан өвс шарилж аваасан нүхийг заагаад энэ нүхний доор хохирогчийн цогцос байгаа гэж хэлснээр дугаараа ихэнд дурдсанчлан нүхийг ухаж цогцыг гаргасан юм байна. Худгаас цогцтой хамт гарсан хид хідэн хувцаснууд байсан. Дурдах юм бол ягаан өнгийн ороолт, дотоож, хар өнгийн төрөвтэй хос гутал, бор цамц, тэрко, хөхний даруулга, гөрөөс оймос, сарл өнгийн өмд зэрэг гаргасан маа. Эдгээр хувцаснуудыг таньж олуулах ажиллагаа явуулахад хохирогчийн охин харж танилцаад энэ хувцснууд бүгдээр манай ээжийн хувцас мөн байна гэж хэлсэн маа. За одоо бүгдээрээ шүүхийн шинжилгээний дүгнэлттэй танилцъя. 7 жилийн турш Илс шороондор булагдаад гаргаж ирсэн цогцсны тухай ярих гэж байна. Хэд эмзэг хүмүүс байвал энэ хэсгийг алгасаарай гэж зөвлөе. За ихэнд дурдснаар даавуугаар ороосон цогцыг гаргаж ирээд даавуугийн нээж үзэхэд толгой хэсэг нь их биеэсээ бүрэн салсан байдалтай. Биеийн арга яс бүтцийн хувьд эвдэрч анатомийн хэлбэр дүрс нь алдагдсан байдалтай хүний цогц байсан. Яс зөөлөн эдээс дүгнэхэд 35-аас 40 орчим настай 142-аас 144 см өндөр нуруутай нэг эмэгтэй хүний цогцос болох нь тогтоогдсон. Гэхдээ хохирогчийн баруун гарын шуу сарвуу хэсэг нь болон зүүн гарын агтаал, шуу, сарвуу яснууд нь огт байгаагүй. Хүзүүнд нь болохоор уяа гогцоогоор үүссэн дарагдлын ором тогтоогдсон. Нас барсан хугацааг нь бол наривчлан тогтоох боломж бол огт байхгүй. Хүзүүнд нь үүссэн тэр дарагдлын оромноос үзэхэд хоолойг нь боосны улмаас амьсгалын механик бүтэлээр нас барсан байх боломжтой байна гэж дүгнсэн. Цогцсны толгой болон биеийн зарим хэсэгт ялцралын улмаас үүссэн хар өнгийн хатсан хэсгүүдээсэн. Тэгээд талигаачийн үе мөчн гадны ямар хүчин зүйлээс шалтгаалаад салсан гэдгийг бол тогтоох боломжгүй гэсэн. 7 жилийн турш булаатай байсан болохоор цогцос хожуу үеийн өөрчлөлт, ялцрал, савнжилтаас болоод салсан байх магадaltaй юм байна. Гэхдээ тэр гарын яснууд нь хайчсан гэдгийг бол үнэхээр хэлж мэдгүй байна. Надад бол амьд байхад нь тайраад авцсан болов гэсэн айдас төсөөлөл гэх юм уу ийм мэдрэмж төрсөн. За тэгээд шинжилгээнд ирүүлсэн хувцас эд зүйлс дээр бол цус биологийн уул муур ерөөсөө илрээгүй. Тэгэхээр яг тэр нөгөө 13 онд алга болсон гэдэг 2 охины ээж эмэгтэйтэй өндөр нас за тэгээд нүхнээс гарсан хувцас энтер нь л таарж байгаа юм байна. Дэнхээ цус энтер бол огт илрээгүй болохоор ялт ажиллаад тий. Нотлогдоогүй гэж хэлэх нь ч бас хаашийн нотлсон гэж хэлэх нь ч хаашийн тэгж санагдлаа. Харин нөгөө хэрэгтэн гээ гэх хүн бол 1968 онд төрсөн. Хэрэг болох үед 45 настай. За илрэх үед нь бол 52 настай байсан. Бүрэн дунд боловсралтай мужаа мэрэгчлээ байна. Тэгээд эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүлнийг
ийм хүн байгаа. Эхнэр хүүхэдгүй тэгээ ерөөсөө гэр бүл зохиож байгаагүй юм байна. Хэрэг болсноос нэг их худалгүй өөрийнхөө тэр баян зүрх дүүрэгт байх хашаага төрсөн дүүдээ өгсөн. Өөрөө болон төрсөн дүүн аль нь тэнд амьдардаггүй түрээслүүлээд яваад байсан юм байна. Харин түрээсэлж байсан хүмүүсийн мөнгө хийгээд байсан гэсэн данс нь гээгийн хүний одоо өөрийнх нь данс байсан уу эсвэл өөр хүний эсвэл дүүгийнх нь ч юм уу данс байсан гэдэг дээр бол ямар нэгэн мэдээлэл олж чадаагүй. Гэрээс нь хоошоогоо ойрхон нэг хамаатных нь айл байдаг гэж түрүүнд дурдсан да. Тэр айлынх нь хүн болохоор сүулт одоо хэрэг илэрсний дараа гээ гэдэг хүн манай нөхрийн талын хүн байгаамаа. Бид нар тийм дотн биш болохоор асуудлыг нь сайн мэдэхгүй. Гээ болохоор барилга дээр заримдаа ажилдаг. Сүулт нэг тааралтахад дүүгиндээ амьдарч байгаа л гэж хэлж байсан. Гэд юм ярилцлага өгсөн байлээ. Харин тэр авийн хүмүүс хэлэхдээ гээг хаяа нэг хашааныхаа ойролцоо харагддаг гэж хэлж байсан. Ер нь тэгээд хүн алаад нууцсан хүн тэр нуусан газраа заавал эргэж тойрдог гэдэг нь үнэн юм шиг санагдчихэв. Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнснээр гээ гэдэг хэрэгтэн сэтгцийн ямар нэгэн өвчнгөө хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө хийж байсан үйлдэлийг учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдах хянах чадвартай байсан. За тэгээ хэрэг хариуцах чадвартай болохоор эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж дүгнэлт гаргасан байна. За ингээд Баян зүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 8 өдрийн одоо шийтгэх тогтоолоор гээ гэдэг хүнийг 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дугаар сарын 1-нд шилжих шөнө согтуугаар өөрийн гэртээ хохирогчийг дагуулж очоод хоолойг нь боомлон алсан гих гэмт хэрэг үйлдсэн гин буруутай болох нь тогтоогдсон. 7 жилийн турш гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй зүхтаасан түүний үйлдсэн одоо хэрэгээс болоод хохирогчийн амнаас хохирсон ч гэсэн хуулийнхаа дагуу бол хөндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үздсэн байна. За ингээд эрүүгийн хуулийн 11-ийн 1-гээр яар шийтгэл оногдуулсан. За ингээд хөнгөрүүлэх болон хөндрүүлэх нөхцөл байдалгүй 11-ийн 1-дээр болохоор хүнийг алсан бол 8-аас 15 жил хугацаагаар хорих яар шийтгэнэ гэж зааж өгсөн байна. За ингээд хаалттай хорих байгууллагад 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгсэн байгаа юм байна. Хохирогчийн охтуудын зүгээс болохоор сэтгэл санааны хохирол 100 сая төгрөг, оршуулгын зардалд 10 сая төгрөг нэхэмжсэн. Гэхдээ баримт байхгүй болохоор зөвхөн оршуулгын зардлыг нь төлж барагдуулахаар болсон юм байна. Сэтгэл санааны хохирлын хувьд бол холбогдох нотлох баримтаа бүрдүүлээд иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэх эрхтэй нээлттэйгээр үлдээсэн юм байна. Гэхдээ хохирогч талаас бол иргэний хэргийн шүүхэд гомдол нэхэмжлэл гаргасан уу үгүй юу гэдгийг нь бол мэдгүй. Ямар ч байсан би бол нэлээд их хайгаад бол огт олж чадаагүй. Харин гээ гих хүний хувьд бол бас л ичих нүрээ илгэндээ наац амтан байлээ. Хүн алаад нуугаад 7 жил 50 сайхан унтаж идэж амар тайван амьдарчаад 15 жилийн ял авч иж энэ ял ихтэй байна. Үл ялэг маргалцснаас болоод хохирогч өөрөө эхлээд хутга авч намайг хутгалсан болохоор өөрөө ирэхгүй цочирдоод бие хамгаалахын тулд хохирогчийг боосон гэж хэлсэн. Тэгээд бас одоо бол маш их харамсаж байна. Уучлалт гуйж байна энтер гэж хэлсэн. Тэгээ хамгийн одоо юу гэдэг миний хувьд бол ичдгүүн бэ гэж хэлмээр санагдсан юу байсан бэ гэхээр гэгихүн давзаалтах гомдолтой би одоо 52 настай үе даралт ихсэж зүрхээр хатгуулдаг өвчтөй учраас дээрх одоо нөхцөл байдал анхудаа гэмт хэрэгт холбогдож байгааг минь харгалзаж үзээд хорих ялыг минь багасгаад хаалттай эдлүүлэх дэглэмийг минь нээлттэй болгож хөнгөрүүлж өгнө гэсэн ийм хөсөлт бичсэн. Давзаалтах шатны шүүхэд өгсөн байгаа. Тэгснээс гин бурууга хүлээгээд байхад гин бурууга хүлээгээгүй хүнтэй адилхан ял өгчлөө гэсэн ийм сихгүү гар байна. Өгсөн хүн юу ч хийж чадахгүй дээрээс нь 7 жил өнгөрцөн одоо цогцс чинь хөрсөн дор удаан хугацаагаар байгаад ялзарсан болохоор гийг хүн хохирогчийг онц харгас эрцгийгээр тарчлаан зовоож алсан байхыг бол үгүйсгэхгүй бас түүний нас барсан хугацааг тогтоох боломжгүй гэхээр шууд тэр оройноо алаагүй олон хоног тамалсан ч юм билүү те. Дээрээс нь шүүхийн шинжилгээгээр хоолойг нь даавуу нэг юм гогцоотой зөүлийн юмар боосон гэдэг хахад гийг хүн бол даавуугаар боосноос санахгүй байна. Гараараа боосон гэдэг байгаа нь миний бодлоор шүү миний таамаглаж байгаагаар гараараа боож ухаан алдуулчаад тэгээд одоо хүнжлийн дааванд байгаа дээгүр нь уяагаар боосон гэсэндээ тэр үед нь хохирогч нас барсан юм биш үү гэж би бодож байна. Хэрвээ бүр ингээд бүр дарк талаас нь бодох юм бол амьд байхад нь аваачаад дааванд боогод худаг руу хийцэн ч юм биш үсттэй гэсэн ийм айхтар таамаглал бол миний бодолд төрлөө. Та бүхэн ямар санал бодолтой байна бас бичээд үлдээгээрэй. Мөн давзаалтах шатны шүүхтэр бол хохирогч талаас бол хийсэн байлээ. Амь хохирогч бол эмнэлгийн байгууллагад ажилладаг. Төлөв даруй ажиллаж
хэлж хичээнгүй нямбаа хүн байсан. Г гэх хүний хэлж байгаа шиг хүнийг хүүтэн мисээр гимтэх хүн бишээ. Өрөвч зөөлөн сэтгэлтэй уйхан хүн байсан гэж хэлсэн маа. Тэгээ өөрийнхөө гимт үйлдэлээ нуухын тулд цэвэр одоо ингээ хохирогчийг гүтгэж байна гэсэн байр суурьтай байгаа мэн. За ингээд давах шатны шүүхээс бол ялыг нь хөнгөрүүлээгүй, нэмэгдүүлээгүй яг хэвээр нь 15 жилийн хугацаагаар хаалттай хорих байгууллагад идэлүүлэхээр тогтоосон. За ингээд өнөөдрийн хэрэгээ энэ хүрээд дуусгая. Эгчдүү хоёрын хувьд бол өдөр бүр ээж минь яасан бол гэж бодож санаж амьдын тамд гэж хэлэхэд бол буруудахгүй байх. Битгэрч 7 жилийг өнгөрүүлсэн. Гэтэл нэг өдөр алга болсон шигээ гинэтхэн ийм одоо нүдэндээ итгэхээргүй байдалтай ээжийнхэн цогцыг олоход бол сэтгэл санааны хувьд бол ямар байдалд 2 удаа хүрснийг бид нар яаж чичээгээд ойлгож чадахгүй. Тийм л одоо хэцүү байгаа болов уу гэж бодож байна. Өнөөдөр Монголд бол маш олон ганц бие ээжүүд байгаа. Залуу хүн хүмүүстэй уулзаж танилцах зүйл бол байлгүй яхав. Гэхдээ эрсдлээ байнга бодоод хянуур анхаарал болгоомжтой аюулгүй байдлаа байнга хангаж байгаарэ гэж хүсмээр байна. За тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.